Нийслэл хотод залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх газар тэр бүр байдаггүй. Тэгвэл Монгол наадам цогцлбор нь Хүйд олон хотод шинээр цанын бааз байгуулж нээлттэй хийсэн байна. Өвлийн улиралд нийслэлийн иргэд амралтын өдрөөрөө хотын утаанаас багч болов холдох үүднээс хотоос зайдуу гарч гэр бүлээрээ цан чаргаар гулгаж амарч өнгөрөөдгөө. Гэвч зориулалтын цанын бааз тэр бүр олон байдаггүй. Тэгвэл Монгол наадам цогцлбороос дөрвөн улирал тогтмол үйл ажиллагаагаа явуулах боломжтой цанын баазыг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 100 хүн хүлээн авах чадвартай UB Resort цанын баазыг Хүйд олон хотод ашиглалтанд оруулжээ. Цанын баазын ажлыг бол бид аж ахуйн аргаар эхлүүлж өнөөдрийн байдлаар бол туршилтын байдлаар бол үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. За Хүйдлээ хотод бол Улаанбаатарын хотын төв зэгээс 35 км-т хотынхаа баруун талд байрладаг. За зун бол та бүхэн мэднэ улсын наадмын Урдмарны уралдаан болон бусад томоохон тэмдэглэлт баярууд болдог ийм газар. За ингэж хэлхийн гол учир нь бол Хүйдлээ хот бол хотынхаа баруун талд салхиныхаа байдалд байдаг учраас бол цэнгийн агаар бол агаартай ийм сайхан нутаг. Тэгээ хотынхон иргэдийг цэвэр агаарт аюулгүй байдалд амлаж зугаалах ийм боломжийг бол бүрдүүлэхийн тулд нэг хоёрт нь бол өнөөгийн Улаанбаатар хотын засаг даргын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. Ажралтай хотын эхлэлийг тавьж бол энэ цанын баазын үйл ажиллагааг бид эхлүүлээд байна. За цанын баазын үйл ажиллагаанд бол бид хүүхэд залуучууд хотын иргэд очиход бол цан чарга, тэшүүр, за морин чарга, за дулаан гэр амралтын амралтаараа бол цайны хоолны газруудыг бол байгуулсан. Эд бол бас мөн үйл ажиллагаа нь бол эхлээд ингээ явж байна. Амрагч зугаалагчдын очиход бол автомашины зогсоол элбэг. Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийн нэг хэсэг болох UB Resort цанын бааз нь цан чарга, тэшүүр, морин чаргын аялал, мөсний сур харваагаар иргэдэд үйлчилнэ. Мөн үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс хит өндөр биш газрыг сонгож, байгалийн цасыг тогтоож, зориулалтын гулгалтын талбайг бэлтгэжээ.